Эрхэм үзэгчдийнхээ энэ өдрийн амгалан айлтгая. Та бүхэн сайхан амарч байна уу? Ариусхан Гүмүдаа нэвтрүүлгийн шин дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Гандан Тэгчлэгийн хийдийн Даш Чоймбол Татсангийн лам Төвшин төр өргөдөн ирээд байна. Тэм ном эрдэмт мэрэгшсэн ийм чанарыг бол маш их хэрхэмлдэг тийм цаг эхэлж байна л да. Энэ бол та бүхний цаг ирж байна гэж ингэж дотроо бодож байна. Тэгээ өөрөө энэ шин цагийн залгаанд Монголын бурхны шашин яаж явбал цагстай юм бэ гэж лам хүнийхээ хувьд, залуу хүнийхээ хувьд боддгийн энэ тухай ярилцж хоёлаа өнөөдрийнхээ ярилцлагыг эхлэе. Далаа өгш маань саяхан Монголд 8 дахь удаага айлчилсан. Тэгээд тэр айлчлалаар их сайхан зүйл монголчуудаа айлдаж сургаал номоо хайрлсан. Тэгээд тэн дээр их голчлон ер нь юу айлдаж явна гэхээр далаа өгш маань Монголын бурхны шашны лам уургуудын сахил санаар тал дээр энгийн ард түмэнд болохоор 21-р зууны бурхны шашинтан болох хэрэгтэй гэж их бүр онцгой айлдаж. 21-р зууны бурхны шашинтан ямар байх ёстойг бол 21-р зуунд Монгол гэлтгүй дэлхийн нийтийн хүн амын боловсролын байдал өндөр болцсон, бичиг үсэг тайлагдсан. Хэн ч гэсэн бурхны шашны талаар номоо судлаад үзээд ингээд яг хуучин дээр үе лам нарын үдж харж байсан юм үдж харах болцоотой болцсон. Тэр тал руугаа хандаа. Тэр талынхаа мэдлэгийг дээшлүүлээ. Мухар сүзгээр шашин хандах биш. Жинхэнэ бурхны шашны маань мөн чанар юу байдгийг, гүн хаан юу байдгийг, ёс жаягийн юу байдгийг, ёс суртахуун нь ямар байдгийг, цагаал санаар гэдэг ёс суртахуун шүү дээ. Ёс суртахууныг ямар хэмжээнд байлгах хэрэгтэй вэ гэсэн заалт. Тэр тал руу шилжээ. Мухар сүзэг хойрхоо хуучин бол лам хомор хүн биш л бол бурхандаас үсгэлээл эргэл ороо хийжээл ингээл явдгаас л хитэхгүй маягтай байсан бол бишээ энгийн ч бай, хар хүн ч бай, лам хүн ч бай бүгд л бурхны шашин яг юу гэж байна. Яг ямар ном сургаал байдгийг тэрийг бол таньж мэдэх болцоотой. Тэрийг тал дээр хичээгээрэй л гэсэн. Сайхан үг хэллээ л дээ. Тэрнийг бас дэрхийн гэгэнтэн ч гэсэн айлтжсэн. Юу гэж айлтжсэн бэ гэхээр бурхны шашныг судалж үзээрэй гэж байгаа. Энийг нэг талаас нь ингээ бодоод үзэхэд бол судлах юмтай шашин. Энэ бол тийм ээ. Лам нар та нар бол нөгөө датсан сургалтынхаа системээр 20-30 жилэл үзжээж арай гэж бидний өнөөдрийн ойлголтоор бол дөнгөж нэг 10 дугаар анги төгсөж байгаа мó даа гэмээр тийм хэмжээнд очдог байх жишээтэй. Тэгэхээр жирийн сүсгтнүүд биднэрт бол мухар сүсгээс ангид байхын тулд энэ шинжлэх ухааны их гүн гүнзгий үндэстэй бурхныхаа шашныг тодорхой хэмжээгээр судалж ойлгохын тулд тэрэнд өөрснөө нэгдүгürt боловсрох хэрэгтэй. Хоёрдугаарт нь болоход зэрэг бидний лам багш нар та бүхэн биднийг их гэгэрүүлж бас учрыг нэг сайн ярьж өгдөг тийм хэмжээнд байх ёстой юм шиг. Нэг ёсонтой тэр хүний сэтгэл засал чинь тэр хүнийг оюун санааных нь хувьд гэгэрүүлэгч нь байх ийм л өөрийг та бидний өмнө бүгдийнх нь өмнө талгарч байгаа юм шиг. Анх бурхан номоо номлохдоо 84,000 номын зохицол айлдсан гэж. 84,000 номын зохицол яг 84,000 номын зохицол байна гэвэл хүний сэтгэлд 84,000 төрлийн муу сэтгэл байна. Энэ 84,000 муу сэтгэлээс энэ бүх хорвогийн зовлон гарч байгаа. Тэгээ энэ бүх 84,000 муу сэтгэлээ ерөндөг болгож 84,000 номын зохицол айлдсан. Тэгээд энэ 84,000 ном гэдэг номын цогц гэдэг нь хэр хэмжээний юм байх вэ? Бас нэг тийм юу байдаг байхгүй хэмжээ. Сударт буулгавал нэг номын цогц нь нэг цагаан зааны ачаа болно гэж. Бид нар ингээд бурхан багшийн айлцсан ном ингээд бичээл эвлээл ингээд нэг номын цогц боллоо гэд хэвлэхэд нэг цагаан зааны ачаа 84,000 цагаан заа хэрэгтэй болно шүү дээ. Тэгээд тэр нэг цагаан заан маань өөрөө хэр ачаа даадаг заан байх вэ гэвэл 5 зааны ачаа даадаг тийм том заан байх юм байна л да. Тэгээд тэрний хэмжээгээр ном айлдсан юм байна. Тэгэхээр их юм асар их юм айлдсан байх нь шүү дээ. Тэр энэ муу сэтгэлээс засахад асар их судалгаа бидний одоогийн үгээр бол шинжилгээ хийж үдж харах ёстой юм байт юм байна. Тэгээд бидний гар дээр ирсэн тэр бол ингээд зам энэ 2500 жил оршижсэн бурхны шашны хугацаанд бол алга болон өргөдөх үрж ирэхгүй байх тасрах ийм өгөө маягаар явсаар бол бид нар тэр бурхан багшийг өөрийн 108 ганжуурл ирсэн шүү дээ тийм ээ. Бурханы зарлиг ерөөсөө л тэн дээр энэ итгэх бандтаа нар төвдийн мэрэгдийн хайрлсан тайлбар шилдэг гэдэг 256 бод данжуур. Өшөө энэний цаана бол тайлбар зөндөө бий л дээ. Данжуурт багтах, ганжуурт багтах хэмжээнд л ерөөсөө тэр.
Тэгэхээр одоо бид энийг одоо үз судлах одоо таны түрүүний хэлсэн үз судлах юм их байгаа үздэгтэй ясар их байгаа. Сэтгэл сайжруулна гэдэг энэ хоёр хувийн дотор л одоо тэр магадгүй тэр 84 мянган муу сэтгэлийн дараарай 84 мянган сайн сэтгэлийг олоорой энэ болгонч нь одоо бурхны номонд бичээстэй шүү гэсэн ингээл задлах юм бол тарин шиг санагддгийг надад энэ сэтгэлээ сайжруул гэдэг. Яг ламрын бурхны шашныг судалдаг орон хийд сургууль гэвэл чойрын татсангууд байдаг. Цанд чойрын татсан. Одоо манай хэлээд цанд чойрын татсангууд. Манай богд ламын шашин буюу нэг шарын шашин байна. Одоо гандан, сера, барайван гэсэн 3 том хийдээс бүтэн. Энэ 3 хийд дээр яг юу гэж судалдаггүй бол энэ цанд чойрын номыг л үздэг. Энэ дотор ямар ч мухарс үзэг те ямар ч одоо тийм байхгүй. Юу гэвэл тэр ямар сургалт байдаг бол ном хаялцах. Энэ сургалтаар ерөөсөө одоо ямар нэгэн одоо учир шалтгаан олохгүйгээр шүүцэглэх бишрэх тим юм хааж тий заавал учир шалтгаан үүднээс энэ 3 хийдийн одоо анх гарсан газар нэг бол одоо наландрын хийд гэж зогт наландрын хийд энэ итгэгдэх эндээс эдний уламжлал байхгүй юу одоо тэр цанд чойр ном хаялцах ном хилцэх гэдэг байгаа шүү дээ энэ нөгөө школ гэж байгаа шүү дээ тий техник бол бацсан сургалт нь тийм ээ бурхан багшийн ганжуурд хийсэн одоо энэ итгэхийн мэх мэрэгд байна шүү дээ одоо нагарж унаа асаанга гэл одоо 6 чимэг 2 ихтэй тэгээд энэ олон ургууд утгатуудын номыг хилцдэг. Тэн дээр нь одоо төвдийн одоо богд ламын шавнар тэргүүтний одоо тэр цанд чойрын ном одоо гүн гааныг тайлбарлалтыг хэл үздэг. Зөвхөн нотлохын ухаанаар суурл. Тий. Бурхан багш өөрөө нөгөө цанд чойрын ном гэдэг нь 5 бот гэж байгаа шүү дээ. Намдал байтчан зод гэд тулбаа гэж 5 бот байгаа. Тэр хамгийн зоотлын намдлын ухаан гэдэг нь ерөөсөө нотлохын ухаан байдаг. Яаж юмыг нотолж баталж болох вэ гэдэг. Энийг хаанаас гарсан бэ гэвэл бурхан багшийн одоо ганжуур дотор байгаа нотлохын ухааны одоо ухаанууд байгаа шүү дээ. Тэднээс нь төвөрлөөд одоо нотлохын ухааны одоо судар болгоод гаргацсан ч байх шиг. Нотлохын ухааных нь одоо туйлын зорилго нь юу? Туйлын зорилго бол бусад дээд шатныхаа номуудыг ойлгож ухаарах тэр талаар өөр юм одоо буруу үзлийг буцаах одоо хоосон чанар төв үзэл тий одоо эсвэл бодисдын одоо сэтгэлийг олох тэр талтай л одоо сэтгэлээ ямар ухааны хэмжээнд байлгах зөв ойлгох уу тэрийг л одоо олохын тулд нотлох байгаа байхгүй. Тэгэл тэн дээрээ дигнэл шүтэл одоо тэр хоосон чанар төв үзэл энэ одоо асрын нөхөлийн сэтгэл тэрийг олж авдаг. Бодийн сэтгэлийг олж авдаг тийм ээ. Олдын тусын тулд бодийн сэтгэлтэй явъя. Дандаа л учир шалтгааны үүднээс бодно. Одоо манад нэг тийм ойлголт биш. Бурхны шашин тэр дундаа манай энэ шарын шашин болохоор ч мухарс үзгийн шашин шүү дээ. Одоо бусад төрлийн одоо буддийн урсгалууд бол одоо зэм буддизм гэдэг юм уу те. Ядад солонгос тугн арай нэг үнзгий шүү дээ. Гэх юм ойлголт одоо яваад байгаа шиг байна. Тэгвэл юмны хэрэг дээр бол тийм биш л те. Манай бурхны шашины одоо тэр дундаа хамгийн наландрын хийдэг боломжлол гэдэг байгаа шүү. Тэндээс орж ирсэн. Цагт наландрын хийдийн хөлөгний ясыг барьсан тийм ээ боломжтой. Тэнд байгаа энэ итгэхийн одоо тэр хотогтой орон гэдэг байгаа шүү. Тэр хотогт нарын одоо бурхан багшийн ном тайлбарлсан тэр номуудыг л үздэг. Ерсөн зөвхөн тэрийг бүр их хуваарна. Тэн дээр нь одоо манай төвдийн одоо том хотогтгийн хийдийн хийсэн тайлбартай хамт ингэж зэрэгцүүлж үзэж ингэж л тэрнээс өөр ямар ч тийм одоо мухарс үсэн тийм байх. Бурхны шашны соёл гэдэг бол одоо хүндрэлтний үйл ажиллагаа оюун сэтгэхүйдээр л цогцолдог тийм давхаргыг л соёл гэж байгаа шүү дээ. Үүсгэсэн давхаргыг л соёл гэж дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрдөг энэ ойлголтыг тийм ээ. Тэгэхээр тэр соёл бол монголчуудад сайхан дэлгэр уламжлалтай байсан байх. Тийм учраас бие биендээ туслахгүй байхсан гэж боддог хүн байхгүй. Үгүй ядахтаа л одоо тэр болгон орон хэд бараадч чаддгүй байлаа гэхэд нэг захын хар хүн бол нэг өдөр судар үзэж агаад нүүж суучдаг. Өдөр судар үзэж агаад одоо малаан хөнгөлж тасдаг юм уу одоо муулцдаг тийм ээ. Тэр бол тэр ард түмний бас тодорхой хэмжээний соёлын хэмжээ. Харин ч бид нэр одоо энэ коммунист засаглалын дараа их мухар сүсгтэй болцсон юм шиг. Ягагтвэл учрыг ойлгодгүй. Мөргөөлөөл нэг арга нь олдондод гэдэг нэг ийм хэмжээнд яваад очсон. Яг тэр талаар бол одоо энэ сүм хийд бол амар нөгөө боловсролын том төвд байсан байх. Тэр хийд дотор бол дандаа нөгөө энэ цанд чойрын тасангуудаар яваад ирсэн. Одоо учир урмыг мэддэг болсон бүх юм мэдэн тийм том лам нар толгоолоод багш нар болоод тэр нутгийн ардууд дандаа харьцаа жил болгон ном тавина. Жил болгон одоо сүнчээ юм айлдна тий 700 гаруй сүм хийд байсан гэдэг шүү дээ тий. Юу нь бол баруун гарan байсан байна. Сүүлдээ 1100 ч гэсэн тоо гарсан гэдэг тийм. Тэр болгон ч ерөөсөө нэг том боловсролын төв байхгүй юу. Тэр болгоноос хүмүүс мэдээлэл авч яадаг, бурхан сүнсийнхээ талаар ойлголтыг авч яадаг, сүнсийг бишрэлж яадаг, хүндэлж яадаг. Үгүй ядахтаа хоорондоо яаж харьцах юм, тийм ээ? Сэтгэлдээ би юу агуулж энэ хорон ертөнцийн чинь барж явах юм
гэл тэгээ одоо бас цаг өөр болж байна. Богд багшиг морилсноос хойш сайхан хутаг тувилгаатын хойд дүр тодорч эхэлж байна. Шашны эзэд маань тэднэрэ гэж ингэж монголчууд ярьдаг штэ. Тэгэхээр хоёлаа энэ тухай жаахан дэлгэрүүлээд ярил. Энэ шашин анх хаанаас яаж орж ирсэн бэ? Хэн оруулж ирсэн бэ? Гэдгээс эхлүүл зүгээр баг тийм. Одоо түүхэнд Монголын энэ бурхны шашин 3 үеэр дэлгэрчээ. Түрүү үе, тийм. Дунд үе, хойч үе, хожуу үе гэдэг одоо ярьдаг болсон байна шүү дээ. Ямар ч байсан хүнүүг үед одоо дэлгэржсэн байна гэж. Одоо бид нар бол тэгж л одоо жишээд байгаа шүү дээ. Бид нар өөртөө юм үлдсэн юм ерөөсөй байхгүй. Хүнийг үеэс л эхэлсэн байна. Тэгээд тэрнээс хойш манай Монголын нутаг дэвсгэр дээр одоо хүннүү, жужаан, сямбэ, тоба гэл одоо кедан бүх төр ус тогтгол юм бол дандаа бурхны шашинтай байсан. Мэдээ төр ус байна гэж өөрөө шашинтай байх хэрэгтэй. Бас оюунлаг тийм том тийм шашинтай байх хэрэгтэй. Тэгэхээр л дандаа л одоо бурхны шашиныг авдаг. Манай бурхны шашин бол миний бодлоор хятадаас ч өмнө авсан байж магадгүй. Одоо хойш манай бурхан багшийн бурхан утгыг олсон газар маань одоо юу гэж байгаа шүү дээ, Доржтан. Тэрнээс хойш урагш гэж нэрдэг байхгүй. Тэрнээс хойш одоо дэлгэрсэн шашин бол их хөлгөний шашин. Тэрнээс урагш дэлгэрсэн бурхны шашин бол бага хөлгөний шашин гэж яриа байд. Тэрнээс хойш дэлгэрсээр байгаад одоо манай баруун талд байгаа Афганистан хүртэл байгаа шүү дээ, тийм ээ. Дэлгэрсэн хүчтэй Гушааны хаан тулсан үед тэр бол одоо торгоны замд оршдог том гот. Тэнд бурхны шашины их хөлгөн бол асар өндөр өгч ирсэн. Тэрнээс нааш одоо нүүдэлчин аймагуд бурхны шашинтод маш их орсон. Тэгээд дунд үе гэдэг нь одоо Чингис хааны гарч ирээд төр улсаа байгуулсан үе. Одоо нэг өсөнд бол Чингис хаан бол гарч ирээд мэдээж тэр улсыг нэг улсын дайтай болгохын тулд бас нэг бодол байгаа шүү дээ. Шашинтай, төрөлтэй, хууль цаацтай. Тэгэхэд бол Чингис хаан маань өөрөө төвд рүү хандаад Хунгааны боо гэж том лам байсан байна. Тэр ламд одоо би танаагаар таныг одоо өөр нутагтаа залж одоо багшийн мэрэлд тогтоомоор. Энэ нөгөө юун дээр л байдаг л да хөгсөдөр тийм. Хөгсөдөр маань нөгөө инженеаш шүү дээ. Инженеашийн хөгсөдөр. Инженеаш болохоор өөрөө тэр тухайн үеийн бүхэл хятад төвд манж тийм судрагч үүдээ бүгдийг эргүүл тойруулж үтсэн би. Тэгжээж энийг бичсэн гэдэг баримт нотлоготой байхгүй. Тэгээд Гунгааны боо гэдэг хүнийг одоо ламдаа хайлтгаад гэтээ би өөрөө бичлэн очиалж чадахгүй таныг. Ямар ч гэсэн ингэ ба номын барилга тогтооё гэж хэлсэн байна лээ. Сажийн 5 их бандтай гэдэг баг тийм ээ. Тийм баг. Тэндээс л одоо манай одоо дунд үеийн дэлгээлт гэсэн. Тэрнээс хойш Гүйг хаан байна, Гүйг хаан, Өгөөтэй хаан, одоо Мөнх хаан, Хувлаа хаан бүгд л одоо бурхны шашныг тэтгэж хэмжээд сажийн ёсыг юм те бас нөгөө гармаавын ёсыг дэмжижсэн гэж байгаа. Энэ бүхэл үндсэн одоо үндэс суурин дээр л зан базрын үе одоо дэлгэрэлт гэдэг хожуу үе тийм ээ. Өндөргийн үе. Бурхны одоо шарын шашин нэгэн зэрэг Монголын бүх аймагуудад дэлгэрсэн байна. Одоо тэр үе хин байсан бол халахад одоо Автайсан хаан. Төмдийн алтан хөгтөд байдаг төмдийн алтан хаан болохоор одоо ойрд. Тэгээд баруун ойрд цаана байгаа. Тэгээ өвөр Монгол. Богдламын шин шарын шин нэгэн зэрэг авсан. Чингисийн алтан үрийнхэн одоо бүгд одоо нэгэн дугаар хүлээн зөвхөн залж авчирсан. Энэгээр бас их гайхамшигтай сайхан л да Монголын одоо төр нийгэм одоо нэгдмэл байхын тухайд бүхэл олон зорилго байгаа шүү дээ. Тэн дотор чинь тийм ээ ард түмнээ соён гээрүүлэх босгох одоо энэ бүхэн зохицсон юм дээрээс л орж ирж байгаа болов одоо автасаа ачуулж одоо манай өндөргийн маань мэдлээд өндөргийн нэг бол одоо манай бохны шашны эзэн гэдэг шүү дээ тийм ээ. Тэгээ өндөргийн үед бол одоо орвол одоо жинхэнэ одоо ном ёсоор нь оруулж ирдэг гэсэн. Ийм очиртай тийм ээ. Тэгэхээр ярьдаг өндөргийн ч гэсэн өөрийн наран сараа 2 шаваа гэж одоо ламын гэгийн зайгийн хоёрыг хэлдэг. Тэд нар бол үнэхээр номонд нэвтэрсэн одоо зайгийн бол хичнээн олон хасаг тэрэг номч үтсэн юм дээ. 19 жил төвдөд ном үзэж одоо их номын өндөр цал хэрэгм аваад нутагтаа заларч иржсэн ламын гэгийн ловсон жанцсан бас их одоо ийм зурхай тэгэл одоо маш олон тийм ёстой цаний чорын номонд нэвтэрчээ. Тэгээд бас Монголд ирж ингээд өндөргийн гуруула Монголын одоо ийм бурхны шашныг дэлгэрүүлэхийн төлөө хүч өргөж ингэж явсан гэж. Тэгээ одоо ингээд бодож байхад дөнгөж шин тулгар тогтож байгаа Монголын тэр дунд үеийн дэлгэрэлтийн үеийг бол нэг тааруухан ламнар дэлгэрүүлж чадхааргүй тийм цаг үе байсан гэж ингэж бас хөндлөнгөөс нь зүгээр жирээс хүний нүдээр ингээ харахад ажигладаг байхгүй. Үнэхэрийн одооны бидний хэмжээнд яваад очихсан тэр мухарсгийн хэмжээнээс огт өөр төвшөнд хүргэж ингэж хөгжүүлж исэн болов уу гэж. Одоо тэр шашин дэлгэрүүлэх шашныг одоо амтны тусыг зохиох гэдэг нь зүгээр нэг энгийн хүний бас хийдэг ажиллаж бас биш юм шиг байна л да. Одоо бүхэл одоо утаг төвлөрөөд
Нэг өсөндөө л одоо өөр юм уу юмас одоо сэтгэлээ салсан улсуудыг чинь тодорхойлоод гэж байгаа шүү дээ тийм ээ. Одоо олон төрөл дамжиж одоо өөрийгөө гэгээрэлд хүргэсэн тийм одоо гэгээрсэн улсуудтай л хийдэг ажил юм болоо. Тэгээд одоо манай өндөргийн манай Жавцан дарнатын хувилгааны бурхан багш үед байсан. Тэс эхлүүлээд өнөө хүртэл одоо олон төрөл дамжиж одоо амтны тусыг зохиогоод тэгээд зохиолын шанараар биш үед одоо харахад те ямар уран ямар одоо тийм гүн ухаантан ямар одоо соён гэгэрүүлэгч байсан бэ. Бас ламын гэгээ ингээд одоо манай бурханы шашны 3 зулын 1 гэж явж байгаа. Одоо өндөргийн наран сарын 2 мэт таны дөрөв хэлсэн 2 шавийн 1 гээд энэ ламын талаар бас дэлгэрүүлээд ярьчих уу. Тий. Энэ лам маань бас л алтан урагт мэндэлсэн. Одоо анхны төл усан дандан жансан. Бидний барьж байгаа гол одоо баримт заян гэгэний бичсэн сайн гэдэг. Одоо ламгийн намтарт тэрийг л барьж энэ бол ярьж байгаа. Тэр бол хамгийн одоо баталгаатай нотлоготой одоо тийм үндэс иштэй тийм одоо бидний барих ном болж байгаа л да дүүх. Заян гэгээн болохоор энэ хоёр ламын гэгээн өндөргийн хоёулынхын шав байсан. Хоёулынх нь багшаа гэж үздэг гэдэг номдаар бичсэн байлаа. Тийм хоёулынх нь намтрыг бичсэн тийм. Хоёулынх нь намтрыг бичсэн. Тэгээд ламын гэгээн болохоор одоо лойг эрх цөөхөр ноёны хүү гэж явдаг. Бас их сонин гайхамшигтай тийм юу үзүүлсэн гэж байгаа билгээс. Одоо жишээ нь 5 настай байхдаа нэг лам гэрт нь юу часаа уншиж хагаад одоо сахиус уншиж хагаад жигжид уншиж яваад гацсахад нөгөө 5 настай хүүхд ихийг өгчээсэн гэж 5 настай мөртөл. Тэгээ толгоогоо эргүүлээд гацсан номыг хэлээд нөгөө хэлж өгсөн. Нөгөө эргүүлээ уншсан гэж төвдийн одоо бараа үнэтэйс ирсэн дээр тусан ярмбэл гэж лам айн их томлог үний лам хойдүр байна гэд банчин богдод айлтгсан. Тэгээ банчин богд тэр үцээ таалаад одоо энэ ташлан хийдийн одоо хамт байсан лэгцэл өндөв төвчин их бүтээлчин лэгцэл өндөв хойдүр байна. Мөн байна гэж анх ер нь ламгийн нэг тэгж одоо тодруулж иж тийм ээ дашлах хүм гэж одоо төвдийн одоо банчин богдын өөрийнх нь суудаг хийд. Тэгээд одоо урд дүрийн юм бол юм байгаа л да. Одоо чинь лэгцэл өндөс урагш бол одоо бурхан багшиг үес эхэлнэ. Бурхан багшийн үед одоо анх гэгэрч одоо бодисод ба болж исэн. Тэрнээс хойш энэ нэтгэгт олон төрөөд энэ төвдөд 7-8 төрөл одоо шинэ тусал дэмжиж авсан. Тэгээд Монголд одоо лэгцэл өндөв гэж үний их бүтээлчний хойдор одоо Чингисийн алтан урагт мэдлээд тэгээд ламын гэм одоо анхны дүрмдэл усан дандан янзан гэдэг юм байна. Тодорсон. Нэг зурхаач, их зурхаач одоо их одоо маарам оточ гэдэг талаасаа биш гүн ухаантан одоо их бүтээлчин гэдэг тал нь дарагдчихад байгаа байхгүй бас. Тэгээ ламын гэм одоо төвдөд 10 хэдэн настандаа очиод тэгэл нэг 7 жил суусан. 7 жил суугаад одоо банчин богд 4-р банчмаа 5-р далай лам нараас ном сонсож одоо лас хийдэд суусан, ташлан хийдэд суусан. Тэгээд эргэж ирээд Монголдо бол бурхны шашныг одоо дүгэн дэлгэрүүлэхэд одоо өндөргийн хамт одоо гол үрийг гүйцэтгэлээ шүү дээ. Тэгээд өндөргийн тэргүүтэй халахын ноёдоос Эрдэнэ бандитаа гэдэг Эрдэнэ бандит худагт гэдэг цол олгосон. Энэ их том өндөр дээд цол юм байна л да юм бурхны шашин дундаа. Энэ цолыг бас Эрдэнэ гэдэг ийм цолыг банчин Эрдэнэд өгчээсэн байна. Халахын ноёдоос. Банчин богдыг монголчууд банчин Эрдэнэ гэж нэрлэдэг шүү. Ер нь бүтэн нэр нь ийм л да Эрдэнэ бандитаа худагт ханчин хам номоохон ханчин чойжл ламын гэгээн гэж одоо алдар цолын дуудвал ийм. Тэгээд Монгол талаас нь ерөөсөө Монголын анхны хүрээ хамб. Тэгээд одоо 6 жил гарan одоо хүрээнд цугаад лам нарт одоо цанжойрын ном. Тэгээ агийн ном. Тэгээ ийм зурхаа ер нь ямар хүн ямар ном асууж очино тэр бүгдийг л хэлж хайрлаж идэг. Тэгээд гол нь энэ сахил санвар их хайрлсан. Одоо нандин санвартай. Тий. Гэлэн гислийн сахил санварыг их хайрлсан. Одоо Далай лам Манжмогнараас одоо Хуургай аймаг их байгуулаарай. Гол нь одоо тэр хэрэгтэй гэж захижсэн гэж. Гэлэн гислийн сахилыг одоо монгол хүн анх дэлгэрүүлсэн гэдэг утгаараа гарах яригдах гэдэг. Ламын нэрийг ярих нь тийм. Харин энийг одоо өндөр гэгээнээс хам номоо гэж цолог шагнасан байхгүй юу? Одоо баясаад гэж байгаа. Тэний өндөр бол их баясаад одоо намтар дээр нь байж тийм ээ. Одоо энэ хам номоо хаан гэдэг. Энэ хам номоо хаан гэж цолог олгосноос хойш одоо хүрээний бүх хам нарыг хам номоо хаан гэж. Монголын олон газруудаар явж хүрээд байгуулж байсан. Өвөр Монголч хүртэл явж одоо хүрээдийг байгуулсан гэдэг тийм ээ. Алшаа аймаг энтерт. Тийм ном тавих. Одоо түрээ хийдэг 18-ах байгуулах, ном заах, зургах одоо бүхэл ажлыг хийж миний л одоо ойлголтоор манай өндөргийн юм байна болохоор одоо тухайн үеийн цаг төрийн байдал маш хүнд байсан шүү дээ.
одоо Манж хятад Монгол Орос гэл одоо ойрдгээл те ойрд Монгол халах Монголын хямраа гэл энэ л одоо маш их завж хүлээгөө явахын дунд одоо гол тусал дэмжиж одоо орлогч нь гэдэг шиг авч явж исэн хүмүүс одоо өндөр ламын гигэн байна. Юм болоо гэж бод. Одоо тэгээд энэ заян гигэн байна те. Тий заян гигэн гэдэг тийм ээ. Тий заян гигэн энэ гурван лам байна л одоо ер нь үндсэндээ энэ Монголд бурхны одоо энэ шашны лам шармалгаатны шашныг Монгол хөрсөнд буулгахад л гол үүрэг гүйцэтгэл одоо Монголын бурхны шашны 3 зул гэдэг нэрийг алдрыг одоо хүлээжээ. Монголын юм язгуурын соён гэгэрүүлэгч нарын хойд дүрийг бол тодорхой хэмжээгээр бас илрүүлж залдаг ийм ёс их дэлгэрэнгүй болж түүх давтагддаг гэж ярьдаг штэ. Яг тийм юм болж байгаа шиг санагдаж байна. Одоо цаг төр тийм хүнд бицүү байх үед одоо өндөр гигэн ламын гигэн, заян гигэн ингээд одоо тийм мөрлөөд одоо тэр Монголын хамгийн сайн сайхан гэсэн одоо манай ураг одоо нэг ёсонд манай гинт штэ тийм ээ. Урагт мэдлээд одоо Монголын бурхны шашныг өөдөн татаад улс төмний маань ингэж өдөө зэрэг хүргэлээ штэ ер нь. Тэгэхэд одоо бас одоо хамгийн гол одоо бурхны шашны Монголын бурхнаас эзэн болсон 9-р богдоо одоо заллаа тийм ээ. Тэгээд одоо энэ ламын гигэн маань сая 10 онд одоо далаа багш тодруулаад богд багш хоёроос тодруулаад одоо Баян аймагаас тодроод тэгээд одоо өмнөд нийтгт одоо энэ гомон татсанд одоо шавлаад одоо эдэн намаа сурж гээ. Одоо заян гимээ бас тодорцсон одоо Монголда байна. Энэ бүгд бол бас яг түүх тавтагч байгаа мэтээ өнөө тийм цаг үед дахин мэдлж байгаа. Энэ хотод товлоод одоо яагаад энэ бодит манаар ингээд ихэн дахин төрөөд ингээд яваад байт юм бол ерөөс амтны тусад л юм чи. Амтны тусыг яаж хийх вэ гэвэл энэ одоо шашнаар шашин гэдэг нь одоо бурхны сургаал шүү дээ те. Энийг л одоо ойлгуулвал одоо хүн амтэн одоо дээшээ нэг засрах юм байна л та. Саяхан чойж онцгой нэг бас тэгж хэлжээсэн. Монголын 9-р богд морилж ирээд тийм ээ ширэнд ингээд залах ёслолоо шүү дээ. Тэр үеэр би нэг ярилцлага аваад ингээд явжсэн чи чойж онц хамбгүй юу гэж альдсан бэ гэхдээ зэрэг яг таны над хэлсэнтэй чинь адилхан хэлжсэн л да. Богдыгоо дагаад тэр үед одоо богдтой хамт морилж исэн энэ хувилгаадууд бас дагаж ирдэг юм байна. Маш сайхан одоо эрдэм боловсрал төгөлдөр Монгол ээж аваас төрсөн Монголын хотог хувилгаад одоо дахин заларч байна гэсэн нэрээ тэгж санагдчихсэн шүү. Одоо урд энэ тэгт одоо сурж байгаа тийм хотог төвлө зөндөө олон боллоо шүү дээ манад. Одоо чалхан цутагт одоо нэг дугар зайсан манчир хотогт тэгэл барирээ ламцыг дорж гээл одоо ламын гэгэний хэддэх төр одоо урд өмнөдийн нийтгийг сурч байгаа бол тий одоо ламын гээ маань анхны дүр маань усан дандан жанцсан тий тэрнээс хойш одоо төрөл дамжсан дүр маань 7 дүр байсан 7 дүр сүүлийн дүр гэдэг маань одоо цэрэн дэрж утгатай 1937 онд одоо 26 наснда одоо хилмиг төлөвтөр ингээд таалбарцаа та тэгэхээр одоо ламын гээ маань хэдийн орчим насны хүн байна уу тий одоо 15 настай 15 настай. Гандан төвчлээ хийдийн ташаамбал татсан гэдэг бол одоо хотын хүрээ хэд тийм ээ. Тэгэхээр ямар учир шалтгаанаар одоо ламын гигэнтэй холбогдож байна уу? Би өөрөө энэ хот төрж өссөн л доо. Тэгээд ташаамбал татсан 1992 онд шавл сууснаас одоо хүртэл байж байна. Тэгээд манай би юу бол гарал үүсэл маань гэх юм бол аавын нутаг маань Баян аймаг үлжээсэн маань гаралтай. Тэгээд тэр үеэс л ер нь хар угаас л одоо манай одоо буурлаа жаамаа буурлаа тэр үеэс дандаа ламын гигээл гэж ярьдаг байхгүй юу. Тэгэл одоо ламын гиген гэдэг л хүн байвал одоо бурхан маань бурхан ингээл одоо залбирал явж идэг. Тийм л биш ч биш л багаар галт тогтцсон байсан. Манай ташаамал татсан байна одоо Баян аймгийн ламын гиний хийдийн лам нар бол олон ирж суралцдаг л та. Шавилдаг. Тэндээсээ бүр гомон татсан хүртэл цаашаа явцгаасан. Тэгэл тэр ламын гиний тодруулах ажилд маань одоо тэр бүх улсууд оролцож байгаа шүү дээ. Тэгэл би тэр дунд нь бас өөрийн хүчрэлээр ороод явж байгаа. Тийм. Нэг ясандаа бас багш шавын барилгатай байна тийм. Урд урднаас нь л одоо барилга байх гээд нугасаар байгаа л да. Тийм. Ламын гинэг нэг тодруулах юмсан. Ламын гинэг залах юмсан. Одоо ер нь хаана явдаг бол гэл одоо нутгийн хөгжил ер нь дуусж штэ. Тэг Хуавийн хүмүүсүүд тэгж өсөн жилдэг байсан тийм. Одоо тэгээ шинэ үеийнхэн гэдэг шиг одоо бидний үеийнхэн одоо бас тэрийг бас дуулж мэд сонсч байсан улсууд ч гэсэн ингээл бас л хөсөмжилээл. Гэтэ энэ ажил албан ёсоор 1999 онд эхэлсэн. Одоо нөгөө гигантны 360 жилийн даншиг наадам гэж болсон. Тэрний өрөөнд албан ёсоор ч яг нь одоо тодруулъя гэдэг хүмүүс цуглаад яриад 2009 он хүртэл баг 10 жил үргэлжилсэн. Одоо богд багшд одоо анх айлтгаад богд багшд одоо бараг 5000 орчим хүүхдийн нэр
очсон. Өгдөгчөөс яг 14 5 настай хүүхдийн 14 15 настай хүүхдүүдийн нэрсийг өгөөгээд тэгээд богд багш дээр нэрсээс одоо ингээд дотор далаа багш төргөө далаа багшаас гигантны маань энэ хүүхдэн бол Эрдэнэ нот гэж хүүхд одоо мөн гэж одоо хоёр их дээдс байж тээ богд багш далаа багш хоёроос ингээд тодруулаад 2009 онд одоо бичиг нэрээд тэгээд 2010 онд одоо ламынгийн хийд дээр залаад гэнэт мань одоо гомдсон одоо сурж байгаа. Манай ламынгийнээс далаа багшд одоо монголчуудад зориулж монголчуудад монгол хэл дээр тийм ном сүнчээ айлтаж өгөөч гэж айлтгсан. Тэгээд далаа багшд их баяртай хүлээж аваад далаа зөвшөөрсөн. Тэгээд энэ онд бол одоо тэр ном тавигдана. Тэгэхээр ламынгийн 14 5 нас өдөртэй тийм ээ. Тэгээд тодорчхоод ширэндээ залагдчихад ном эрдэм үсгийн хажуугаар бас монголчуудыг соён гэгэрүүлэх тийм ажилд дээд багш нараасаа номын заллага айлтгаж явна гэдэг бас сайхан юм тийм ээ. Тэр их сайхан болно л доо. Манай нэг лам нараас очиж орчуулга хийх нь монгол хэл рүү тийм ээ. Энийг одоо монголчууд уламжлаад одоо ингээд жил болгон тийм ингээд явж одоо юу ном залж тий одоо шүшиг бишрлээ одоо дэвжүүлж ивэл одоо их сайхан болно л та. Зэцлүүд амьтны бас тэрнээс тэр том хадгалаад одоо бид нэр их юм өргөх гэдэг одоо биш ер нь гол арга одоо гол ухаан нь бол тэр шавнырын одоо буян за яг л одоо багш нарын тэр мэддэг ховор нандин өвдөлттэй эрдэм номноос л хэр чинээгээр авч хасрахад хэрэгтэй тийм тэрний тухайд л одоо өргөөлөд дахин ингээд айлтгаал гэж байгаа юм шүү дээ. Одоо дэрхийн гигантний монголчуудад зориулж айлдах энэ номын тов тодорсон уу? Тодорсон. Тэгээд одоо манай сүсгтэн олон одоо залуучууд одоо бүхэл хүмүүс маань лам урууд маань энэ номонд одоо сайхан номд одоо морилж тэгээд амлаад очиж номон суугаарэ. Тэгээд би энэ ламынгийнээс далаа өгчтэй айлтгсан номын айлтгалын бичлэг ламынгийнхний одоо Монголын ард түмэнд хандсан мэндчилгээ хоёрын бичлэгийг авчирсан. Одоо энийг одоо үзэж солиорой. Тэгэхээр хаан тэр номыг айлтгав? Тий одоо Дарамсалаа хотод. Дэрхийн гигантний морилдог одоо Дарамсалаа хотод одоо монголоор хүрээд очивол би одоо юу яа өдөр цаг гаргаж өгч болно. Одоо би одоо Монголд одоо тийм очлоо олон очиж чадахгүй очлооч одоо цөөн хоногор очдөг. Харин монголчууд маань энд хүрээд ирвэл би одоо өдөр гаргаад цаагаараа айлдаж өгөө гэж айлтч тийм ээ. Тий. Бурхан шинэ судлаа одоо мэдээ таны одоо бүр суралцъя гэсэн хүмүүс их болчих. Даайлгын залуучууд энэ бүр даайлгын залуучууд руу хандж байгаа асуудал зан лам хөнгөлтүүгээр оюутан залуучууд одоо өнөөгийн залуус хойч энэ залуус маань л одоо хойш бурхан шинийг авч явах болсооч шүү дээ тийм ээ. Ламын гигэний 8 дугаар дүр Данзан Жамбал Чойжи шинэн дэрхийн гигантын 14 дугаар далай ламд нийт Монголын ард түмэн зориулсан номын их айлдвар айлдах заллага өргөснийг дэрхийн гигантын таалан болгож энэ 2012 оны 11-р сарын 20, 21, 22-ны өдрүүдэд бүгд найрамдах нийтгийг улсын Дарамсалаа хотноо Очирванын авшиг өгч 3 дугаар далай ламын айлдсан Бодимрын зэргийн Тунгаамал алт хэмээх номыг хөтлөхөөр товн гарлаа. Дэрхийн гигантын далай багш 2011 оны 11-р сарын 10-ны өдөр ламын гигэний хүлээн авч уулзаад ийн айлтлаа. Нийт олон монголчууд та бүхний дунд ламын гигийн хэмээн тодорсон энэ лам одоогоос 2 жилийн өмнө бүгд найрамдах нийтгийг улсын гомон дасан шавлахаар морилж ном үзэж байна. Өнөөдөр энэ дээрээ Монголын бурхан шашны сүсэгтнүүд бурхан шашныг судлан таньж мэдэх хүсэлтэй олон залуус оруулан тусгайлан номын айлдвар айлдах заллага над айлтгалаа. Миний зүгээс ламын гигэний хүсэлтийг дэмжиж байгаагаан илэрхийлж байна. Ер нь Солонгос, Вьетнам, Тайван, Япон гээд олон орны бурхны шашинтан хүмүүс байнгын дэрж номын авшиг лүн ван хүртэж ном айлтгадаг. Дээрээс өсөгтнүүдийн горилыг биелүүлж тусгайлан өдөр гаргаж ажлынхан хуваард оруулан ном айлтгадаа. Би Монголд байнга очиж боломжгүй. Гаяа очсон ч маш богино хугацаанд шахуу хөтөлбөртэй ажилладаг. Иймээс харин монголчууд маань энэ дэрж номын айлдварт сууж болно. Өвд Монголын ард түмэн шашин номын нийт улсын барилгатай. Монгол хүмүүс гүн дэлгэр сүсэгтэй. Анх би 1979 онд Монголд очиход хэдийгээр коммунист дэглэмтэй нийгэмд амьдраад хэдий ч монголчууд ямар сайхан сүсэг бишрэлтэйг нь олж харсан юм да.
Тэр үеийн дарганаар нийтийн дунд биеэм барьсан болгоомжлсон дүртэй байдаг байсан боловч ганцаарчлаад уулзахад ихээхэн сүсэг бишрэл нь ил болдог байж үлээ. Одоо цаг өөр болж монголчууд маань ардчилсан нээлттэй нийгэмд амьдарч шашин шүтэх эрхчлөөгөн олж явсан энэ бол маш том бололт. Бас дээр нь Бурхны шашныхан учир утгыг судалж таньж мэдхээр зориуд хүмүүс олон болж байгаад би их баяртай байдаг юм аа. Хамгийн чухал нь Бурхны шашны номыг маш их судалж буй билгүүнээрээ өөрийн сэтгэлийг засах, мөн түүнчлэн хоосон чанарыг онох, бодийн сэтгэлийг олох нь маш их дэрх юм. Бурхны шашны жинхэнэ утга нь энэ бөгөөд байн анхааран авлага хийж байх явдал нь чухал юм аа. Нууц тарины өвсөгч бодийн сэтгэл, хоосон чанарыг онсон билгүүн дээр л суурилж олно. Ийм сургуугаар дэмжиг, жигжид, сандуу хичнээн уншаадч нэмрэн баг. Үлгэрлэвэл тосгүй зурсан зам байдал боторхын. Бурхны шашинтан хүн Бурхан шашныхан жинхэнэ утга ансиг л мэдхийн чухал юм да. Ламын гигантны айлтгасны дагуу монголчууд та нар минь энэ цуглаад ирвэл миний зүгээс олон өдрөөр дэлгэрэнгүй номын айлдвар айлдах боломжгүйч 3-4 өдөр ном айлдаж болно. Та бүхэн минь үүнийг сэтгэлдээ болгоогоорой. Баярлалаа. Ламын гигэний 8 дугаар дүрийн айлтгсанчлан дэрхийн гигантнээс монголчууд маань бас энэ ондоо сайхан номын дэлгэр одоо авшиг буян хүртэх тийм боломж нэгдэж байна. Энэ мэдээллийг бидэнд хүргэж ирсэн танд их баярлалаа. Ингээд эрхэм үзэгчдээ ариусхан гүмүдаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Гандан Тэгчинлэн хийдийн Дашчомбол татсангийн лам төвшин төр урагдан ирж оролцлоо. Ингээд дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Түр баяртай. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Дүнжин гарав худалдааны төв.